Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэжвэ. Өнөөдөр хүүгээ цэцэрлэгт нь явуулчаад би хамаатнуудтайгаа хамт парк орж тоглоно. Муухай тий. Яагаад гэвэл би өмнө нь дандаа нөгөө хүүгээ дагуулад парк ордог байхгүй юу? Тэгэхээр хүүгээ дагаад ингээл жоох хүүхдийн тасгаар л яваад идэв. Ерөөсөө өөрөө тэгж галзуудлагын энэ төр суудаггүй. Тэгэхээр өнөөдөр ингээд хүүгээ явуулсан болохоор ганц удаа ч гэсэн тоглож үзье даа гэдэгхгүй юу? Би гэхдээ ер нь паркийн галзуулгамууд дээр тоглох дурггүй. Багтаа дуртай байсан. Тэгсэн чи одоо сүүлийн үед болохоор дотор муухайраад толгой эргээд бөөлчмөр санагдаад идэг болсон билээ. Бөөлчин гэснээс би хүний бөөлчжөөг харж чаддаггүй. Ер нь харж чараа ингэ дагаж бөөлчгөө тийм амар сэнзүү зүгээр байгаа юм байж за. Одоо жишээ нь хүүл гэхэд зарим үед ингээ ханиа төрөн штэ. Тэгээ ханиа төрөхөөрэ гашуу юм уу? Тэгээд ингээ бөөлч чинь тэнгүүт би хүүгээч ингээд нуран дээр ингээд илээд бүлжүүлчих чаддгүй за амар юу амар ягаад чинь сэн дагаж бүлжгүй сэн дагаж ингээд өгөөд идэв байхгүй юу тэгэд ингээд нэг тухгүй мэдрэмж төрөөд ингээд баг уйлахын цаашаа битээ юм одоо ингээд нүднээс за нулимс гарахын цаашаа гэхдээ ингээд нүд жоохон чийгтэд ингээд ансах чийгтчихдээ штэ тэгээд идэг би чинь тийм хүүхдийн чийгтэй одоо ер нь том хүмүүс ч тоглоно штэ ийм паркууд бас нэлийн хэдвэдий. Гэтэ тэр дундаас энэ Happy Valley гэсэн парк манай гэрээс ойрхон болохоор ер нь их хэрж тоглох туртай. Энэ болохоор нэлийн эртний хуучных. Гэтэ яг гоё үдий. Үнэ нь болохоор нэг удаагийн нэг хүний 300 ян 150 мянган төгрөг. А гэтэ жилийн карт болохоор нэг 200 мянгаар илүү 250 мянгаар илүү нийлэгчдیں۔ Тэгэхээр жилжингээ өнгө ордог. Тэр нь бол бүр амар гоё. Ер нь яг тогтмол амьдрэх хүмүүс бол жилийн карт нийлэгчдیں۔ Тэгээд энэ жилийн 6 сараас одоо дараа сараас энэ дотор нэг усан парк нэгтгэн гэсэн. Усан паркгүйсэн байхгүй юу? Өнгөрсөн жилээс хойш бариад идэг болсон. Тэгээд одоо тэр нь ажилжвал бүр гоё болох байх. Би ер нь багасаа л ер нь паркт тоглох амар туртайсан. Тэгээд Монголд угаасаа яг парк дээр нэг юм амар галзуулгад байхгүй шүү дээ. Байдаггүйсэн намайг багахад. Тийм болохоор ер нь бүх тоглоомн дээр айгу тоглох туртайсан юм аа. Манай гэр угаасаа яг одоо паркт аяг ойрхомсон байхгүй юу? Яг Сантасрын артлын 9 давхартайсан. Тэгээд тэндээс болохоор парк рууч, цирк рууч алхаа орчдөг болохоор ер нь айлын аягүй хөч тоглодог байсан. Монголд гэхдээ яг сүүлийн үед байгаагүй болохоор ер нь сүүлийн 5-6 жил ерөөсөө парк руу очиагүй байна. Ер нь талбайн жижигэрсэн гэж сонсогдсон. Зүгээр паркын тишээ зүгээр Никитон орж ууж исэн гэдэг ахгүй юу? Би багтаа паркинг гинж тэгээд сюрприз л би тэрийг стриптиз гэд боруулч гэдэг тийм. Тэгээд дээрээс гэдэг ийм автомат машин байдэн штэ. Тэрэнд бас амар туртайсан. Иргэдэг сандалт бас нэг дуртай байгаагүй гэхдээ тоглож исэн. Тэгсэн чинь нэг удаа за ингээд найстайгаа хамтдаа иргэдэг сандалт суусан чинь дөрүүлээ суудсан штэ тий. Тэгсэн чинь ингээд толгой ингээд доошоо харуулад тэгээ гаццсан явж явах үедээ тэгээд би дуустал нь ингээд битүүрүү ерөөсөө тэр иргэдэг сандал чинь бөөнөрөө ингэж одоо бүрхийгээр эргэх хэвчтэй шүү дээ тэгэж ирэхэг яг эхлээл бид нэрийг доош нь шууд толгой доош нь харуулчаад тэр чигээр явсараа дуусчихсан ёо бас нөгөө агаарын дугуй гэж байдсан шүү дээ айгуу гоё урт замтай дугуйж ийгэж явдаг тэрэндээс айгуу туртайсан тэгсэн чинь нөгөө сүлд 10 жил тулцсан юм аа нэг ийм тасалбар өгөө сургуулаас тэгээд нэг сарын турш өдөр болгон очиж тоглосон ч болно бүх тоглоомнууд дээр ингээд нэг төлбөр нь одоо хэдчихсэн дээ 2-3 мянган төгрөг л хийсэн баг. Тэгээд тэр үед болохоор ангийнхантайгаа баг өдөр болгоо очиж бүх тоглоомнууд дээр нь тоглодог болсон юмсэн. Хичээлээ тарангуудаа бөөнөр очиод тэгсэн чинь нэг удаа нэг найз охинтойгоо гамт агарын дугуун дээр ингээд жигээд явж исэн чинь жоох ингээд хүндрээд ахгүй юу. Тэг чи гайхаад ингээд доошоо харсан чинь доороос нь ингээд нөө одоо хүүхдүүд зүгтсэн нэг тийм сахилгагүй нэг тийм хүүхдүүд идэв гэсэн да. Тийм бүр 2 ч хүүхэд зүгтсэн за амар даварсан. Тэгэд хөөе та хоёр буугаач гэдгсэн чи. Зүгээр жигээд явахгүй л бууж ирэхэр ч уус цацсан шүү ч амар даварсан ёо. Тэгээд яг тэр үеэр за ангийнхантайгаа ингээ өдрөл парк дээр очиж тоглодог гэсэн үед нэг зодон хийжсэн. Тэр болохоор бөөнөрөө ингээ тоглож дуусчаад анх удаа ингээ бааранд орж байгаа хгүй тэр парк дотор одоо баарч гэжтэй ингээ бүжгэлдэг диско клуб. Тэгэд
одоо бид нар чи өдрөл байгаа шүү дээ. Өдрийн халуун наранд орж байгаа хгүй юу тэр дисколо. Тэгээд ингээ харанхууд ингээ тийм хөрхөн байшин дотор ийм нэг юм бөөрнхий гэрэлтүүлэг энэ төр тавьсан. Гой дуу тавьсан. Тэгээд ингээ бүжиглжгээд нэг хитэн өөр сургуулийн охтуудтай одоо мүрлсэн юм уу эсвэл яасан чи одоо ингээ бүжгээр тулах молох гэл амар тэр үед чи тэгжгээд одоо ялагдсан юм уу? Ямар ч гэсэн зодтолдох болоод тэгээ бөөнөрөө гарч зодтолдчихсэн. Тэгээд яа зодтолдох ч тийм тэр үед чинь тэгэл охтууд бибинийх өснөөс татаад тэгээд ингээд зулгаагаад газар унчвал одоо ялагдсан гэд тэгж үздэг байсан. Тэгээд би нэг охинд ялагдсан гэд ахгүй юу. Тэр охин амар энэстэй тэгээд зүгээр ингээд намайг ялчихгүй зам миний өснөөс татаад намайг унгаацсан газар тэнгүүтээ миний зүүжсэн эмгийг авч явчихвал яах вэ? Ёо. За өнөөдөр парк дээр сайхан тоглолоо. Гэтэ нэг тоглоом дээр суусан чинь жоохон дотор мухараад тэгээд тэрнээс хойш жоохон толгой эргэдэсэн. Манай хамаатнууд өнөөдөр Монгол руугаа буцах юм. Тэгээд тоглож дууссан гот шууд онгоцны бодол руу явцсан. Хэд хоногийн өмнө Бээжингээс яг урагшаага өөр хотод руу аялаж юм үзгээд явчаад тэгээд өнөөдөр ирж байгаа. Тэгчээд гялс өдөртөө амж тоглонгуудаа буцаж явж энэ төр. За бай бай.